Hi guys. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээр манай суваг 300 эзэн subscribers байсан. Одоо 400 гуйх байхаа гэж би бодож байна. Тэгэхээр өнөөдрийн бичлэгийн гол зорилго бол энэ бичлэгийн санаа албал та. Гэхдээ ядаж нэг home tower хийх юм гэж бодож байна. Оригин бичлэгийн эдитлийг бодож байгаа. Эдитлээс жоохон хаяа залгуучтэй. Тийм болохоор бичлэгээ нэг эдитлэхгүй байгаа. Тэгтээ сайн нэг бичлэг эдитлсэн. Нэг шаарц байгаа. Тэгтээ би одоо гэртээ хоёр бүртэйг юмдгүй. Бэжлээ байна. Одоо манай нэг хүмүүс ирэх баг гэж би төсөлж байна. Ер нь бодож байна. За тэгээд хаантаар байна. Амтад өөрхөн талаар танилцуулъя. Амтад зүйл төрсөн ансар хэлцтэй юм. За миний бүтэн нэрийг манай ангийнхан бол мэдж байгаа. Тэгэхээр та нар тэлээ димий байх. Одоо мэдгүй өөртөө бодож мэд. Анаах. Би 11 настай 2014 онд төрсөн. 11 хүрэн. 6 сарын 25-нд 11 хүрэн. Би цагаан сараар бичлэг оруулж амжаагүй. Энэ бахайл интер хэсээд. Уутнасаа зоос интер олоод. Ер нь завгүй байсан. Тэгээ бичлэг оруулах зав гэж юу байгаагүй. Тийм болохоор баяруудаар бичлэг интер хийж амжаагүй. Ядаж мөрөө гаргатаа бичлэг хийчихье гэсэн боловч мөр гаргахтаа бичлэг амжаагүй. Мөр гаргангаас би нэг айл орсон, аав ээжтэй хамт нар харсан гэдэг. Энэ малын юм эзэн. Гэтэ цагаан сараар ядаж нэг зураг даруулсан байна. Тэрийгээ хэсэг дээрээ тавьд юм уу яа. Нэг нөр ингээ халахсан. Тэр зураг өгдөө шүү хүмүүсийн. Ямар нэгэн тим зураг тавьсан байгаа. А тэ тавина. Хэвчгүй яах вэ? Бодлоо. Бид гавуулт. Би сая яагаад инээгээ салгасан бэ гэвэл тэр миний энэ хавар ингээд улаан юмнууд гараад байгаа. Яагаад ийм би бол мэдгүй. Мэдгүй ямар тест нэг тийм улаан юм гараад байгаа. Тэгээд яг яа гэж бодож байгаа мэдгүй лээ. Тэд нэрийг хэлж байгаа. Намайг ер нь гамбалар гэдгийг. Нэг нэр дэлхийд нэгсэн зүрхэд байд юм байлээ. Гэхдээ сод гэрэлт гэдэг нэр бол 13 байд юм байлээ. Манай Монгол улсад. Манай дүүнэр яа. Тэгээд юу ярихад би сайн мэдэхгүй байна. Тэр вивэстэн мэдээд чач интер хийдэг юм уу? Зүгээр агаад ч өглөө штэ. Тидо өөрөөстөө мэдээдэж. Би багтаа зарим гонооч тэрийг бутаад авч идхийг оролдог байсан. Өөрөөстөө мэдээдэж. Би 2 сая найзтай. Тэгээ тэр 2 сая найзгаа байхгүй сагал дээр нэг хоромч найзтай болж исэн. Би өөрөө л хоромч байсан л та. Ер нь бол бараг мөнгөний нийтлэлтэй дараа нь хайдаг байсан. Өөрөөсөн бодож. Тэгээд би ер нь аав ээжигээ байхгүй амт тэртэй галзардаг байсан. Би өөрөөсөн бодож. Би аав ээжиг байхгүй юм манай хоёрт төрөөг байхад тэгээд би 6 настай 2 дүүтэй болж исэн. Тэгээд 2 дүүгийн тэр гараад явцсан эсвэл ингээд 2 дүүгээ жав гараад аваад явцсан. Тэгээд би гэртээ ганцаараа яг байх үед өөрийгөө гэрийнхаа босс гэж боддог байсан. Тэгээд би ер нь гэрийнхаа босс гэж бодоод гэрийнхаа хамаг юмыг болгочоод даанаа гэж зэгнүүлж өөрөө цэвэрлэх байсан. Өөрөөсөн бодогдож. Тэгээд би 6 настай амар 2 сая найзтайгаа амар тийм хол өтер явж байшин аавна гэд
гэж багахтай ярьдаг байсан. Тэгээ яг багахтай шууд хэдүүлээ 10 хүрээл шууд бэшинтэй болчих шүү гэж тэнэгтэж байсан. Тэгээ манай хоёрын царахгүй л хальтаа би тэрийг амар санаж идэг. За. Listen but you don't judge. Би хоёр санаажийнхаа нэгэнтэй нэг ингэж гачийн ярьжсэн. Манай нэг санааж маань надаас нэг дүү. Тэгээд нөгөө санааж маань надтай яг цуцуу. Тэгэд бид нар яг ингэж би яг 9 настай найзтайгаа одоо би 10-тай л та. 11 хүрнэ. Дэвшлэг дээр 11 гэдээ аргалцсан. 11-тэй гэж мөрөөдтий. Анахгүй. Ер нь би 9-тэй найзтайгаа нэг 7-тай байх. Биш 8-тай ахта яг нэг ийм тэнийг юм цохиж. Би уйлалын шалгалтын дээр муу авч уйлраад манай найз саавч. Ангидвшид. Тэгэд би найзынхаа ангируш. Тэгэд шилжний шатдаг байсан. Тэгээд тэгээд чи даяараа ингэж авчих байгаа гэж боддог байсан. Listen but don't judge. Бид нар яг өргөө орж юм зэрэг энэ төр авахсан байхгүй юу? Тэгтээ ийм зэрэг авахчаад би дотроо өөрөө ингэж бодсон. Би ер нь ажилдаг болвол дандаа энд зугаацнаа гэж боддог байсан. Наац тэгээд үгүй юм байлээ дээ. Өөрөө зугаацсан. Наац зугаалцуулах юм байлээ. Listen but without judge. Тэр дадлаад хатнах юм байхгүй. Бата листнэт нэлтэн гэж сайхан байхгүй. Даа тэгтээ нэг хэлчихэ. Би дандаа ээж гарахтаа битгий миний бодгийг оролдоорой гэж хэлдэг байсан чи би тэрийг тоохгүй бодгийг оролцоо дараа нь оролтоог юм шиг царилдаг. Listen but without judge. Би амар слайм хийн гэл ээж хамаг юмыг хосож хэрэглэснэ. Дараа бүтээгээ гэдэг. Ээж хамаг хэрэгслэг байхгүй болгодог байсан. Бүтээгээ гэж зурагтад цацаадаг байсан. We listen but we don't judge. Наад баг ээж маань солонгос явж байсан. Тэгээ солонгос явж хахад би өөрийгөө аав гэж боддог гэсэн. We listen but we don't judge. Саяны ярьсан түүх бол би яг тэр үедээ аавын царайг харж байгаагүй. Эдгээр ягаад ч юм 4-5 тал байсан. Тийм болохоор тийм багын тарсамж аян сандаггүй. Тийм болохоор аавын царайг харж байгаагүй. Багтаа. Харж байгаа гэж боддоо шүү дээ. Listen but we don't judge. Солонгос хэлсэн солонгос хэл мэдгүй гэдгийг олоод би энэ ямар солиотой юм бэ гэж бодчихсан. Listen but we don't judge. Би өөрөө амар англи хэлтэй гэж боддогч. Яг үнэндээ цагаа талаад хэлэхээр амар муу байд юм билээ. Listen but we don't judge. Би дандаа ээж үзүүлэхгүй байх үед би дандаа найл өрөөрөө ороод уцаахчдаг. Тэгээд аав дээр болж гинөө чи юу хийж нэ гэдээ хаалга тогшохоор би бааж гинэ гэж хэлээд уцаахчихдаг. Listen but we don't judge. За би энийг бол аль бус байдаг нэг зүйл гэж бодож байна. Ер нь сайн найзуудад гад байдаг юм шиг байлээ л дээ. Би юу тэгээд одоо бидний видео кол хийхээр ганц 50 байдаг газар нэ. We listen but we don't judge. Одоо бид нар заавал яг гэртээ мө зочин тэр ярьсан байхад заавал ингээд ярьж байгаа юм шиг дүр үзүүл ингээд камера эргүүлээд гэртээсэн зочноо харуулдаг байсан. Ер нь би тэгдэг байсан. Тэгээд тэр хүмүүс нь чи намайг харуулдаг юм гэх юм. Үгүй би юуш таныг харуулж байгаа гач юм чи гэж хэлээд явчихдаг байсан. We listen but we don't judge. Гэхдээ би нэг бол хүн болгон байдаг гэж бодож байна. Би баг байхдаа ингээд амар гадаа тоглох байсан. Тэгээд гадаа тоглох ёо.
гадаа тоглохдоо өглөө ямар ч тач нэг 12 үед гардаг заяа. 12 үед гарчаад нэг удаа 12 үед орж ирж исэн. Нэг удаа 10 үед орж ирж исэн. Реализм бодвиданч. Юу ярахгүй барчлаа. Би зөв K-pop-ын талаар K-pop idol-ийн талаар анх ингэж бодож байсан. Тэд нар ягаад монгол хэл сураагүй болоо гэж. Энэ монгол төрчөөд ягаад өөр улс руу явж тавчид дээр хийгээд байгаа юм бэ гэж боддог байсан. Гэтэ дааж угаас өөр улсын хүн байсан юм байлээ л дээ. Яг багтаа шүү. Realism бодвиданч. Би K-pop idol-уудыг ганцхан солонгос байдаг гэж бодсон. Гэтэ яванд өөр улс байдаг юм биш. Realism бодвиданч. Би гэртээ амар өлөнтөж иддэгч ангийнхныхаа дунд амар ахин шиг царилж иддэг. Яагаас ахин л та. Тэгэхээр би тийм ямар ч одоо тийм ахин ч гэсэн ингээд эргэжлэг зан байстай нэм эргэжлэг хүүхдүүд штэ ер нь яг тийм гэсэн. Ямар ч гонцойн сав хүргэсэнд баярлалаа хүргэсэнд гэж. За. Энэ хүргэсэнд баярлалаа. Та нарын ачаал хүрсэн. Тийм болохоор 400 нэ. 1000 хүрнэ. Тэмтэж 1000 хүрнэ. За та нар орж ингээл саба дараадаг. Манай аав бас нэг YouTube хаягтай байхгүй юу? Тэгээ манай аав YouTube хаяг нээд идэхтэй тэр нь болохоор Framing Jackson нэртэй юм тийм ажлынхаа юмнуудыг хийдэг. Би аавтай өрсөлдөж явж байгаа. Guys. Намайг 700 хүртэл би яг аавыг ялах гээд байна. Bye guys. Тэгээд 700 хүрэхэд л